8 талс хамтлагийн дуучин Дэлгэр мөрөн олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 3 дугаар сарын 8-нд гэрэлт үзэсгэлэн гоо нэртэй хүндэтгэлийн цэнгүүн тоглолтоо үзэгчдэд бүргэн барихаар болжээ. Тоглолтын талаар тэрээр өнөөдөр энэхүү мэдээлэл хийлээ. Гэрэлт үзэсгэлэн гоо хэмээх шоуны тоглолтыг зохион байгуулах энэ өдрийг би 5 жил хүлээсэн байна. 5 жил хүлээсэн энэ өдөр 2 өдрийн дараа болох гэж байна. Энэ SS клуб бол 400 хүний багтаамжтай юм билээ. Уг нь бол би их олон хүнд үзүүлгийг бодсон. Тэр 400 хүн дотор бол эхнэрээ баярлуулах гэж байгаа эрийн тэнгэр, ээжигээ баярлуулах гэж байгаа аавын хүү, хайртай хүнтэйгээ хамтдаа өөрөө баярлаж тэр өдөр хайр гэж одоо бүр их илүү гоё мэдрэхийг хүссэн тийм гоё цоглог залуучууд хүрэлцэн ирэх байх. Тэр дундаа намайг захиж, намайг хайрлаж, намайг хамгаалж, миний дуу сонсдог, миний үзэл бодолтой нэгтгэдэг миний ээжийн найзууд тэнд их цугланаа гэж би дотроо итгэж. Би адилхан ээжтэйгээ зөвлөсөн, адилхан би тэр Монголын сайхан бүсгүйг хүндэтгэж өрөх гэсэн. Тэр бол Монгол улсын ерөнхийлөгчийн ихнэр тэргүүн хатгатай болромаа. Энэ хүнийг зөмөрөө өрмөр. Дуучин Дэлгэр мөрөн энэхүү тоглолтоо ээжийнхээ гэгэн турсгал зориулан өргөн барьж байгаа юм байна.